Олонний өмнө телевизээр гарч хэн нэгэнд ял оноож, иймч хэрэг тэдэн жил өх ялтай. Тийм ч хэрэг нь тэгж ингэж үйлдэгцэн хэрэг гэж үзнэ. Хэмээн иргэдийг өмгөөлөх бус байнга ялаж суудаг өмгөөлөгч Батбаяр олонний өмнө үзэгдэхэ болоод удлаа. Гэвч түүний хүмүүс мартаагүй ажээ. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашиг хамгаалан өмөрч дуурсныхоо төлөө цагдаа дуудагдсан гүтгсэн хэрэгээр байцаагдж буй сэтгүүлч галсан сөхөлөв түүнийг мартаагүй юм байна. Тэрбээр өмгөөлөгч гэгдэх Батбаярыг эрен сурвалжлах сэтгүүл зүүн зарчмаар судалсны эцэст нэлээд ноцтой баримтуудыг олж авсан бөгөөд зарим нэгэн баримтуудыг дэлгэхэд бэлэн болоод байгаа аж. За жишээ нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гадаадын компаниас 434 мянган Америк доллар авсан. Мөн түүнчлэн түүнтэй нэр холбогдоод ариун туул хэмээх бүсгүүн дансанд 50 сая төгрөг хийсэн. Мөн тэр бүсгүүдэд машин тэрэг хүртэл худалдан авч өгсөн гэх мэт баримтуудын мөрөөр оржээ. Түүнээс гадна иргэдээс ирүүлсэн нэлээд их баримтууд түүний гарт орсон байгаа бөгөөд түүнийхээ мөрөөр эрен сурвалжлан нотолгоо бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. За ингээд 29 дугаар тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өмгөөлж хамгаалсны төлөө энэ өмгөөлөгч Батбаяр гэдэг хүн надаас 50 сая төгрөг нэгч Чингэлтэй дүүргийн цагдаад эрүү үүсгэх юм өргөдөл өгчөөд явж байгаа. Тэгээд энэ хүн би бас өнгөрсөн хугацаанд хангалттай судлаа цаашдаа бас судалж байна. Тэгээд ингээд судлаад явж байхад бол ийм баримт гарч ирж байна л да. Энэ гадаадын компаниас энэ өмгөөлөгч Батбаяр гэдэг хүн 2016 оны 12 сарын 23-нд гадаадын компаниас 434,891 доллар 22 цент авсан ийм баримт байна. Энэ одоо хаан гэх одоо энэ дээр байж ганхуу Батбаяр тэгээд орлого гэх ингээд байж байна. Тэгэхээр энэ хүн одоо яагаад энэ гадаадын компаниас ийм их хэмжээний мөнгө авдаг юм бэ гэдэг асуудлыг бид нар одоо манай сонин ерөн сурвалжлах сэтгүүлчдээс судалж үзлээ. Ингээд судалж үзэхэд бол ер нь энэ өмгөөлөл хийж байгаа үнэхээр тэр хүнтэн өмгөөлөгч гэж өөрийгөө нэрлээд байгаа энэ нөхөр ийм ер нь Монголын өмгөөлөгч нар ийм хэмжээний их хэмжээний одоо тухайн үед бол Монгол төгрөгийн ханш доллартай харьцуулахад 2500 төгрөг хүрсэн байсан. Ингээд бол 1 тэрбум 87 сая төгрөгийн одоо зөвхөн урьдчилгаа гэж энэ мөнгийг энэ долларыг 434 мянган доллар авсан байна. Тэгэхээр яахаараа ингэж ер нь авдаг гэдгийг бидний судалж байна. Энэ хүн үнэхээр одоо энэ гадаадын компаниудын гар хөл болоод одоо Монголынхоо баялагийг Монгол улсаа бодлох бодлого хийж байгаа юм биш үү гэж сэжиг төрж энийг ингээд харж байгаа. Энийг бид нар бол цаашдаа судалж байна. Улам гүнзгийрүүлж судална. За ингээд зогсохгүй энэ 434 мянган доллар авчаад тэрбум гаруй төгрөгийн орлого олцоод эхний ээлжинд энэ хүн энэ 29 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өмгөөлж хамгаалсны төлөө надаас мань мэтийн ядарсан сэтгүүлчээс 50 сая төгрөг нэхээд цагдаад эрүү үсгүүлээд ингээд явж байгаа үнэхээр утгагүй санагдчих. Энэ хүн бол шунал нь бол хэтэрсэн хүн байна. Тэрбум гаруй төгрөг олцоод энэ хүүхдүүдийг хамгаалж өмгөөлж туслахын оронд одоо 50 сая төгрөг нэхэмжлээд улам байж дон тусцсан ингэж явж байгаа нь бол надад муухай санагдаж байна л да. За ингээд цааш нь судлаад үзсэн чинь энэ тэр гомтон өмгөөлөгч Батбаяр гадаадын компаниас орсон энэ компаниас энэ одоо Батбаяртай холбоотой гэдэг одоо явуулдаг гэж орчин үеийн хэлээр хэлэх юм уу? Батбаяртай ямар нэгэн байдлаар холбоотой гэдэг нь тогтоогдож байгаа энэ ариун туул гэдэг туг имэн сайтын хүүхний данс руу энэ Батбаяр мөнгө шилжүүлсэн компаниас 50 сая төгрөг өгсөн байна. Тэгээд энийг судлаад үзэхэд бол энэ бол зүгээр юу гэдгийг 29 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өмгөөлж хамгаалсны төлөө намайг энэ удаа дараа туг имэн гэдэг энэ сайт доромжилж бичсэн. Тэгээд ингээд энэ юм хэвлэл мэдээл гадаадын компаниудын эрх ашигыг төлөөлж ингэж нэг компаниас одоо энэ Батбаяр лунч их хэмжээний доллар хэдэн 10 сая төгрөг хүртэл энэ туг имэн сайтын ариун туул гэдэг энэ бүсгүй ариун туул гэдэг бүсгүй энэ байж энийг одоо харуулъя тань.
Биш байна. Энэ ариун тул гэдэг энэ хүүхний данс руу 17 оны 5 сарын 11-ний өдөр Хаан банкныхын данс руу 50 сая төгрөгийн компаниас мөнгө олсон байна. Тэгээд эдгээр одоо ингээд хоорондоо ямар утга учирын холбоотой эдгээр ер нь юу хийж байна гэдгийг бол манай сонин бол их судалж байна. Одоо бүх юмнуудыг гаргаж тавина. Цааш нь бид нар бас ингээд судлаад үзлээ. Ингээд судлаад үзэхэд энэ ариун тул гэдэг эмэгтэйтэй бас машин зэрэг нэг удаа ч хоёр удаа авч өгсөн юм асуудлууд биднэрт мэдээлэл ирж байна. Энийг бид нар судалж одоо бүх юмыг баримтжуулж байна. Тэгээ ингээд явж байхад бол саяхан өнгөрсөн хагас өдөр би энэ өнгөдөгч хэрэгтэй байгаа Батбаярын их нартай таарлсан гэр бүлийн юмтай. Үнэхээр сайхан Монгол эмэгтэй байлээ. Тэгээд ингээд ийм сайхан гэр бүл ийм юутай байж ингээд амтан хүнд бас машин дээрээ авч өгөөд тийм ээ. Одоо ингээд ер нь бол амтан хүнийг энэ сайтн дээрээ бичүүлэх гэж одоо ингээд гадаадын компаниас мөнгө төгрөг хамтарч одоо авч өгөөд ингээд явж байгаа бас ёс суртахуунгүй хүн юм даа гэсэн бодол надад төрсөндөө. За өнгөлөгч гэдэг Батбаяр 108 сая төгрөгийн татвар төлж шилдэг татвар төлөгч болсныг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд бас одоо энэ өнгөлөгч Батбаярыг магтан өргөмжилж бичдэг Тугимэн сайт тэр мунтан өнгөлөгч гэдэг нэр өгч өнгөлөгч Батбаяр ингэж сайхан бичсэнийг бүгдээрээ үнэхээр улсдаа 108 сая төгрөгийн татвар төлөөд улсынхаа төсөвт нэмэр болоод орлого оруулж байгаа бол үнэхээр баяр хүрмээр энэ өнгөлөгч Батбаяр. Гэхдээ энэ мөнгөний заатал ер нь ямар асуудал нуугдаад байна. Энэ яагаад гинтхэн ингэж өөрийнх нь хэлснээр эрхний тоогоор 108 сая төгрөгийн татвар төлөх болов энэ их орлогыг ямар журмаар олов гэдгийг бид нар судалж байна. Энээс ч гадна 4-5 бас ноцтой хэргийн мөрөөр бас ороод байна. Бид нар энэ өнгөлөгч Батбаяртай холбоотой энийг одоо бид нар өдөр шөнөгүй судалж байна. Удахгүй бас гаргаж тавих болно.